бид үндэсний томьёо 2022 багш сурагчдын тэтгэлэгт шалгаруулалтын талаар мэдээлэл авахар хүндтэй зочдыг урьсан. Бид студидтэй Томьёо Edtech компани үүсгэн байгуулагч Баяр сайхан, за мөн Томьёо Улаанбаатар сургуулийн гүйцэтгэгч захирал Дэлгэр Цэцэг нарыг орьсон байна. Өглөөний мэнд сайхан авч байна. Өглөөний мэнд. За их баярлалаа. Энэ бол сайхан мэдээ ялцчихгүй. Анх санаачилсан гэдэг юм уу? Энэ бүхэн яаж эхэлсэн бэ? Яагаад энэ бүхнийг хийж эхлэх болсон талаар мэдээлэл өгөөч. Багш сурагчид гэдгийг хослуулад шалгаруулалт зарлаад тэтгэл өгөх гэж байна, тийм ээ? Тий. За бид нар Томьёо мэдж байгаа те боловсролын чиглэлээр технологиг ашиглаад илүү боловсролыг хүртээмжтэй, чанартай хүн болгонд хүргэе гэдэг зорилготой хэлсэн. Тэгээ технологийн маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээ сүүлдээ бид нар яах вэ гэхээр илүү 10 жилийн ерөнхий боловсрол руу орохын тулд ингээд сургууль барих юм байна, цэцлэг барих юм байна, юм сүлжээ болох юм байна гэдэг үүднээс анхныхаа сургуулийг одоо 4 сараас эхлээд элстэй авах гэж байна. 9 сарын 1-нд баяр үргээ. Тий. 9 сарын 1-нд 1000 хүүхэдтэй юм гэж сургууль нэгдэж байна. Тэгэхээр энийг одоо ерөнхий боловсролыг мэдээж бид нар илүү чанартай байлгахын тулд багш гэдэг хүн айгүй чухал гэдгийг бид нар нийгэмд айгүй сайн ойлгуулах хэрэгтэй байна. Багш нар өнөөдрийн цалин ямар байгаа вэ? Тэднэрт өгж байгаа тий нийгмийн халамж анхаарал нь ямар байгаа вэ гэдгийг бид нар ерөнхийдөө авч үзээд энэ багш нарыг илүү яг яагаад дуучид өнөөдөр тий олон нийтийн анхаарлын төвд байж болт юм бол улс төрчид байж болт юм бол технологийн байж болт юм бол багш нар яагаад байж болтгүй юм бэ гэдэг үднээс багш нарын дунд тэгээ бас үндэсний хэмжээтэй орон нутгийн сурагчид багш нарыг хамруулсан юм 220 сая төгрөгийн шагналын сан бүхий юм одоо үндэсний шалгаруулалтыг одоо тэтгэлэг хөтөлбөрийг зарлаж байгаа. Тэгээ энэ манай сургуулийн нээлттэй холбоотой. Тэгээ удахгүй бид нэр энэ шалгаруулалтаа бид нар шатгараалтайгаар явуулаад яг одоо багш нарын нөгөө юуны apprentice гэдэг шоу болсон шүү дээ тий. Тэрэн дээр гүйцэтгэх захирлуудыг ингээд нийгэм таниулж байгаатай адилхан бид нар яг багш нарыг ингээд шатгараалтаар авчираад тэр одоо Шангрилад нь байрлуулаад тий reality show-г нь хийгээд тэгээ ингээд байрных нь урьдчилгааг нь өгөөд цалингийн өндөр өгөөд ингээд өндөр том шагналтай шалгаруулалтыг хийхээр зэгч байгаа. Тэгээ тэрний талаар өнөөдөр хэлээ ярилцсан. Та дээр нэг үнэхээр бахархаж шүү. Томьёо гарснаас хойш л яг энэ боловсролын салбарт их хүртээмжтэй байдлын маш олон зүйлүүдийг хийсэн. Тэгээ үргэлжлүүлээд бүр ингээд point нодоо шин багш болон бүр ялангуяа ингээд сурагчлагаа чиглэж аваад үнэхээр бахархаж байна. Нэмээд хэлэхгүй яг энэхүү одоо шалгаруулалтанд хэрхэн яаж багш нар маань сурагч нар маань оролцох боломжтой юм болоо? Ер нь бол утгагүй бүртгэлээ эхлэх гэж байгаа. Энэ 3 дахь өдөр те 26-нд бүртгэлээ авч эхлээд тэгээд эхлээд багш нарын шалгаруулалт явах юм. Багш нарын онлайн шалгаруулалт маань 2 сарын 22-нд онлайнаар одоо ерөнхий боловсролын 15 төрлийн хичээлээр багш нар маань яг одоо мэргэжлийн ур чадвараа ингээд онлайнаар тест бөглөөд эхний шалгаруулалт нь яваад тэгээд 2 3 4 дахь шалгаруулалт гэж байгаа те. Тэдгээр шалгаруулалт маань ерөнхийдөө 3 сарын сүүлд эхний одоо нөгөө 10 шилдэг багш шалгараа те Шангрилад бодлоод яг ТV шоу маягаар явж байгаад тэгээд 3 сарын сүүл гэхэд үндэсний нэг ялагч маань шалгарах. За тэгээд сурагчдын шалгаруулалт болохоор 2 сарын дундаас ерөөхдөө бүртгэл нь эхлээд 3 сарын 14-нд яг тийм нөгөө тест маягаар онлайн тест маягаар эхний шалгаруулалт нь яваад мөн ялгаагүй 3 сарын сүүлээр үндэсний ялагчд маань тодорхой тийм та шалгаруулалт байгаа. Ингэнгүүт хамгийн түрүүнд багш нар би орж болох юм болов уу гэд янз бүрийн багш нар байгаа шүү дээ тий. Нас, хүйс, одоо ажиллаж байгаа, ажиллахгүй байгаа, улсын, хувийн тэдгээр бүх хүмүүс нээлттэй юу? Тий, одоо багшийн үнэмлэхтэй те тэтгэврт гарсан байж бас болно. Гэхдээ багшийн үнэмлэхтэй багшлах одоо эрхтэй тийм ерөнхий боловсролын бүхий л багш нарт нээлттэй байна. Тэрнээс гадна 4-р курсын төгсөх курсын одоо багшаас оролцож байгаа оюутнуудад бас нээлттэй байна. Хөө ямар сайхан мэдээ. Маш олон гоё боломжууд гарч ирж шүү. Та энэ үр дүнгийн юу гэж харж байна? Энэ маш гоё тийм өгөөчтэй зүйл болох л гэж бодож байна. За үр дүнгэл бид нэр нэгдүгээрт ямар ч байсан багш гэдэг мэрэгжлийг олон нийтэд маш зөвөр гоё танилцуулъя. Тэгээ энэ чинь бидний танихгүй мэдэхгүй ингээ хөдөө орон нутагт те одоо улсын сургуулиудад байна, хувийн сургуулиудад байна ингээд Монгол улсын орон даяар байгаа тэр мондаг өөрсдийнхөө мэрэгжилтэй үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан багш нарыг бид ингээ гаргаж ирж таниулъя гэж байгаа байхгүй. Энийг бид нар шалгаруулалт гэж нэрлэхээс илүүтэйгээр зүгээр тэтгэлэгт хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа. Шалгаруулна гэдгээр бид нар аль багш нь мондаг вэ, аль сурагч нь сайн бэ гэдэг ийм шалгаруулалтыг бол бид нар хийхгүй. Яагаад гэвэл эн чинь ингээ маш олон төрлийн одоо dimension гэж ярьдаг те тэрүүгээр ингээд шалгад юм аа л зөвхөн мэрэгжилдээ сайн байх гэдэг үл зөвхөн одоо тэр багшийн нэг л үнэлгээ. Тэрнээс гадна нийгэм болон одоо тухайн сурагчдынхаа ирээдүйн нийгэмд идэвхтэй байлгах эсвэл одоо тухайн хүний одоо дэлхийн иргэн болоход нь одоо бэлтгэх те одоо хүн болоход нь бэлтгэх гэдэг айгүй олон төрлийн шалгууруудаар нь одоо манай шалгуулалтын багийнхан бол нэлээд ажиллаж байгаа. Сурагчдыг бас бид нар ингээд бага ангийн сурагчдыг бол бид нар огт угаасаа оруулахгүй. Дунд анги ахлах ангийнхныг бүгдийг нь хооронд нь ерөнхийдөө 5 dimension-аар бас шалгаруулад тэр нь зорилго нь юу вэ гэхээр одоо 12 жил сураад хүүхдүүд нэг шалгалт өгдөг байхгүй ST ерхий шалгалт гэх.
Тэрүүгээр нь тухайн хүүхдийн амьдралыг шийдэгчдэг. Тэгэнгүүт нь 12 жилээ төгсөн төгслөө тэр хүүхд эслийн шалгалт өгөхөөс өмнө яагаад ингэж өгөөд би юу н хаана явж байгаа те эцэгчүүд нь хүүхдүүдээ энэ үндэсний томьёод оруулаад миний хүүхд юу н аймагтаа хаана явж гин сургуультай хаана явж гин аль сэдвэрээ мондог байна гэдгийг ингээд дунд сургуулиас нь эхлээд мэдэх боломжийг ингээд эцэгчүүд нь болон хүүхдүүд өөрсдөд нь олгох юм болов гэж бодоод байгаа. Тэгээд тэднийг аяанда ирээдүйд нь ингээд ямар мэргэжлэр явах уу би хаашаага илүү анхаарах уу гэдэг тэр бас гоё мэдээллийг нь буцаа сурагчид нь өгөх гэдэг ийм хоёр том даваа тал үүсэх болов гэж бодож байна. Шагналын сан маш өндөр байна. Шагналын сан яг яаж хуваарлагдах уу? Яаж одоо юу гэдэг хүртээмжтэй байх уу? Ер нь бол нөгөө манай томьёочин тэгш хүртээмжтэй боломж гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр аль болох олон хүнд одоо шагналтай урамшуул өгмөр байгаа. Тэгэхээр тэр утгаараа болохоор эхний 50 багштай ямар нэгэн байдлаар бид нар томьёогийн одоо урамшууллаа шагнал байхын. За түүнчлэн сурагчдын олимпиад болохоор эхний 100 хүүхдэд бас томьёо бол Яшин шагналтай байна. Тэгээд тэрнээс гадна нөгөө одоо манай олимпиадын нэг онцлог байна л да. Тэрний үг гэхээр өмнөх одоо нөгөө тэтгэлэг шалгаруулалт хөтөлбөрүүдтэй олимпиад гэдэг ингээд нэрэн дор одоо математикийн олимпиад гэдэг юм уу, Монголын олимпиад гэдэг юм яг тийм төрөлцсөн байдаг байсан бол бид нар болохоор энэ одоо тэтгэлэг шалгаруулалтаараа тийм бишээ. Бид нар ерөнхийд нь ингээд жигд сайн хүүхдүүдийг ингээд шалгаруулж аваад тэр хүүхдүүд маань цаашдаа илүү одоо урамшаад улам өндөр амжилт гаргаасай. Тэгээ манай сургууль тодорхой хэмжээнд тэтгэлэгтэй суралцах тэр боломжийг нь одоо аваасай. Багш нар ч гэсэн өндөр цалинтай манай сургуульд ажиллах тэр бас байрны урьдчилгааны энтертэй тийм одоо боломжуудыг хүртээсэй. Тэр утгаараа бас харж байна. Яг шагналын хувьд гэдэг юм бол 6-аас 12 дугаар ангийн анги болгонд бид нар хоёр төрлийн хүүхд шалгаруулах. Эхнийх нь болохоор одоо нөгөө бид нар ингээд 15 төрлийн хичээлүүдээр ерөөхдөө хүүхдүүд шалгаруулж штэ. Тэнгүүт тэр хүүхдүүд маань яг дотроос нь өөрийнхөө сайн гэсэн хэдэн төрлийн хичээлийг сонгож аваад тэрнгээрээ шалгалт өгөөд тэгээд тэрнгээрээ хэрэв үнэхээр өөрийнхөө сонгосон одоо хичээлүүдэд сайн байх юм бол тэрнийхээ оноогоор одоо хамгийн өндөр 6 дугаар ангид хамгийн өндөр оноо авсан хүүхдэн жил 5 сая төгрөгийн шагналтай яг одоо бэлмөр те тэгэнгүүтээ бас хажуугаар нь эсэ бичүүлээд байгаа. Тэр эсэ нь яаж байгаа гэхээр нөгөө хүүхдийн зүгээр одоо хичээлдээ дундаж байж болно шүү дээ. Гэхдээ одоо хичээлээс гадуур маш одоо оролцоотой нийгмийн идэвхтэй эсвэл ингээд дотроо өсөж зоригтой те тийм хүүхдүүдийг бас одоо алдаршуулын урамшуулъя гэж харж байгаа болохоор тийм хүүхдүүдтэй одоо анги болгонд 3 сая төгрөгийн шагналын саналаа. Энэ гэхдээ нөгөө нэг олон улсын сургуульд гадагшаа тэтгэлгээр суралцахад бидэнд хамгийн том шаардлага эсэ бичих гэж гардаг. Үүнийг бас давхар хөгжүүлэх санаа явж байгаа юм уу? Тэгээ одоо эсэ бичих гэдэг чинь ер нь бол бүр багаас нь те одоо гадны хөтөлбөр манай сургуулийн хөтөлбөр ч гэсэн ерөөхдөө тийм л те багаас нь ингээд эсэ те одоо ихцтэй сэтгэх тэрийгээ ингээд бичгийн хэлээр илэрхийлэх гэдэг зүйлсийг төлөвшүүлэх хичээж байгаа болохоор одоо яг өөрийнхөө хүсэл зорилго мөрөөдлийг бичгийн хэлээр хэр зэгцтэй зөв илэрхийлж гин гэдгийг нь бас харах гээд байгаа юм л да. Тэгээд тийшээ нь илүү энэ бол аюу том шалгуур шүү гэдгийг нь одоо дунд болон ахлах ингээд сурагчдад эртнээс мессежийг нь өгөх гээд байгаа гэсэн. Сурагчдад бол энэ өөрөө одоо юу гэдгийг тэтгэлэгт ямар нэгэн байдлаар аливаа нэг ямар нэгэн зүйл аваагүй байсан гэсэн хувь хүн талаас айцсан өөртөө ингээд ийм өндөр ач холбогдолтой байх юм шүү дээ. Багш нарын хувьд бас яг энд оролцлоо гэж бодоход өөрсдөнд нь бас ач холбогдол байгаа хаа. Зөв. За одоо ингээд томьёо ч юм уу, томьёо сургууль ч юм уу энэ олон багш нарыг бүгдийг нь бүртгээд үндэсний хэмжээний том юм тэтгэл хөтөлбөр зарлж байгаа хэдий ч одоо энэ багш нарын хувьд ч гэсэн өөрсдөд нь боломж хэрэгтэй байхгүй. Бид нар багш нарт одоо энэ багш нарыг бүгдийг нь нийтэд олон нийтэд бид нар танилцуулна тий. Тэгээ энэ боловсролын салбар руу чадвартай хүмүүс илүү шинээр орж ирснээр энэ боловсролын үндсэн одоо чанар нь дээшлэнэ. Тэнгуү чинь заавал нэгдүгээр байранд ороод тэр 30 сая төгрөгийн тэр одоо байрны урьдчилгааг тэр амар том шагналыг авах албагүйгээр тэр багш нар ч гэсэн одоо өөрсдийнх нь хэмжээнд магадгүй илүү шинэ боломжууд нэгдэх байхгүй. Айгүй олон сургуулиуд бүгдээрээ л багш нар хайж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр багш нарын бааз дотроос, шалгаруулалт дотроос, танилцуулга дондоос багш нарт айгүй олон шинэ саналууд ирэх байх гэж бид нар бас харж байгаа. Тэгэхээр шоунд яалаа тий. Францын оролцогчид баг бүгдээрээ л өнөөдөр бид нар Монголын одоо шилдэг компаниудад захирал хийгээл явж байгаа ш. Тэрнтэй адилхан тэр багш наруудад нэгд орсон ч бай, 100-д орсон ч бай, 50-д орсон ч бай бүгдэнд нь шинэ боломжууд нэгдэнэ гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь бид нар бас энэ ер нь боловсролын салбар руу шинэ хүмүүс ороосоо гэж бодож байгаа. Шинэ салхи ороосоо, илүү мондог хүмүүс заавал багшаар биш ч юм аа ч гэсэн тий. Өөрсдийнхөө мэдлэг чадвар ороосоо гэж. Жишээ нь хонгороотой би бас сая ярьж байсан. Өглөө үүрээр 6-аас босох шаардлагагүй. Тэгэхээр маа сургуульд таваас юм ямар амар. Тэгэхээр маа одоо томьёо сургууль байна уу? Ер нь боловсролын салбар руу ороосоо гэж би бас шууд урилгыг өгмөр байгаа байхгүй. За боллгүй яах вэ? Баярлалаа. Энэ тэгээд хэдүүлээ бас нэг зүйлийг хэлж мэдмээр байна. Магадгүй ингээд нэг жил болоод өнгөрөх юм уу?
Тэ одоо хүмүүс ингээ хүсэж штэ. Тий. Ашгүй багш нарыг олж харж байна. Ямар гоё юм бэ? Багш нартаа зориулсан зүйл хийж байна. Бид өмнө нас спортын талаар ярилцж байхад спортын тамирчтай бид од гэж хэлэх дуртай байсан манай өнөө хөтөлбөрийнхаа. Манай одууд гэж дэлхийд дахин биднийг таниув. Түүнтэй адилхан багш нар ч гэсэн тийм баймаар байгаа юм. Тэгэхээр энэ дараагийн жилүүд байх болов мэдгүй одоо айгүй жоохон даварсан асуулт байна. Тий, угаасаа бид нэр энийг жил болгоо ер нь хийн. Тэгээд ер нь дэлхий дээр ч гэсэн нөгөө EdTech гэдэг салбар чинь хөгжснөөр од багш нар ихээс илүүтэйгээр саятан багш нар аягүй их болж байгаа байхгүй юу? Одоо миллионер одоо багш нар гэдэг байгаа байхгүй. Тэд нар яагаад миллионер болоод байна гэхээр өөрсдийнхөө мэддэг чаддаг зүйлийг дижитал орчинд ингээд борлуулад хичээл болгож бэлдээд борлуулад лайваар ингээд одоо зөвхөн 20 хүүхдэд хичээл заадаг байсан юм дий чинь ингээд 2000 хүүхдэд 20000 хүүхдэд зэрэг хичээл заадаг одоо хятадын саятан багш нар гэдэг байдаг байхгүй юу? Тэрнтэй адилхан ер нь багш нар ингээд ер нь нийгэмд аягүй чухал байр суурийг эзлээд эдгээр маань зөвхөн одоо юу та нар мондаг гэл нэг шавнар нь зүгээр нэг юм цагаан сараар очиод золгодог хүмүүс биш те эдгээр чинь өөрсдөө бас гоё амьдралтай нийгэм үнэхээр одоо тэр CEO-гоос дутхааргүй амьдралтай тийм болох боломж байгаад байхгүй. Тэгэхээр бид нар бас тэрний төлөө энийгээ бол жил болгон зохион байгуулна. Тэгээ зөвхөн томьёод зориулж биш бусад нийгмийн одоо бусад сургуулиуд, бусад боловсролын байгууллагууд ч гэсэн тэрний дундаасаа те илүү ингээд өрсөлдөөд үнэлэмжийг өсгөөд яваасаа л гэж бодод байгаа. Үнэхээр сайхан санаачлаа. Харин тий. Сая та хоёрын яриан дунд бас 4 сард нэг сайхан үйл явдал болж байгаа гэж мэдээлэл өрлөө тий. Сургуулийн эсэлт бас гэж энэ талаар маш товчхон хэлвэл. Ерөнхийдөө бид нар одоо нөгөө 2 олимпиада ингээд олимпиад гэхэд тэтгэлэг шалгаруулалтаа ингээд одоо ялагчийг нь тодруулангуудаа тэр ялагчтай шагналыг нь болохоор нөгөө сургуулийнхаа нээлтэн дээр ерөөхдөө сургуулийн одоо бүртгэлийн нээлтэн дээр өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр 4 сарын 1-нд бол бидний бүртгэл эхэлнэ. Тэгээд 1-ээс 11 дугаар ангийн одоо хүүхдүүдийг сурагчдыг элсүүлэхээр яг одоо 3 сарда багтаагаад ерөөхдөө бүртгэлийнхаа дэлгэрэнгүй мэдээллийг өгөөд явчих. Манай сургууль ямар онцлогтой, ямар шалгуураар хүүхдүүдийг одоо ямар тэтгэлэгтэйгээр те сонгон шалгуулж авах юм гэдэг тэр мэдээллийг бол дараачихаас нь 3 сараас дэлгээд явах. Супер юм ба. Шууд 1-ээс 11 бүгдийг авах юм байна тийм ээ. Тий, яг нь дунд анги ангийн яг төгс ангиудыг л авахгүй, бусдыг нь авна. Тэгээд цэцэрлэг байгаас 100 хүүхдийн цэцэрлэг байгаа. Хэвээ хөөрх юм аа. За хэдүүлээ тэгвэл дахиад уриалаад ярилцлага дуусгая. Одоо бидэнд 1 минут гаруй хугацаа байгаа юм байна. Тэгээд та санаачлаг гаргаснараа энэ бүхнийг эхлүүлснээрээ ер нь яг бид өмнө тайлбар хэллээ л дээ. Гэхдээ одоо дахиад уриалаад танаа одоо сошиал хаягуудаар бол мэдээлэл явж байгаа бах тийм ээ. За томьёогийн сургуулийн бас хаяг байгаа, томьёогоор ч гэсэн явж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээ орон нутагт байгаа, хөдөө орон нутаг, тэ хотод, хувийн сургууль, улсын сургууль хаана сурж байгаа, хаана багшилж байгаа чинь үл хамааран тэ энэ үндэсний томьёо гэдэг манай тэтгэлэг сонгон шалгуулалт оролцоорой. Яагаад гэвэл энэ дээр та ялагч болох нь чухал биш тэ. Танаа хүүхд чинь одоо 6 дугаар ангийн, 7 дугаар ангийн хамгийн мундаг сурагч болох нь бол чухал биш. Гол нь бид нар бүгдээрээ боловсролынхаа төвшөнд багш нар маань ч гэсэн сурагчид маань ч гэсэн юу н хаана явж байгаа юундаа анхаарах хэвтэй цаашаага би ямар мэргэжлийг сонгох хэвтэй те сурагчдын хувьд бол тийм давуу талаа мэдээд авчих. Багш нарын хувьд бол та нарт илүү олон боломж байгаа. Та нар илүү мундаг үнэлүүлэх хэвтэй энэ нийгэмд хамгийн чухал хүмүүс. Тийм учраас өөрсдөө та нар өөрсдийнхөө төлөө энэ үндэсний сонгон шалгуулалтанд оролцоорой. Бидний зүгээс та нарыг илүү алдаршуулж за саятан багш биш юм аа гэхэд те ингээ од багш болох тэр боломж болцоог чинь бид нар бүрдүүлэхээр ажиллаа л гэж уриалж байна да. Маш их баярлалаа. Тэгэхээр эхний шалгаруулалт бол цахимаар явагдах нь байна. Дараагийнх нь бол одоо юу гэдэм боддороо хийх юм уу? Багш нар маань ажлаас зохицуулах гэдэг юм уу? Олон зүйлийг шууд бодож байгаа бах те. Товчхон гэл тайлбарлаад яриагаад тусгач. Тий, эхний шалгаруулалт маань болохоор багш нарын шалгаруулалт 2 сарын 22-нд онлайнаар явагдаад тэгээд одоо шалгарсан 50 багшаасаа бид нар эсээгээр 2 дугаар шатанд шалгаруулалт хийгээд тэндээс шалгарсан 10 багш бол яалтчгүй Улаанбаатар руу ирж таарнаа. 3 сарын ихээр ирээд шалгаруулалтанд оролцоод 3 сарын сүүлээр ялагч маань тодорхой байгаа шүү. Бүтэн сарын хугацаанд байх нь. Тэгэхээр ажлаа зохицуулах нь шүү багш нараа. Тий, сүүлийн 10 багш нь те ирээд Шангиридад байрлаад тэгээд яг reality show шиг одоо олон төрлийн юунуудаар шалгаруулалтуудаар ингээд олон нийтэд танигдна гэсэн үг. Гоё юм аа. За тэр шоуг үзэхнэ. За их баярлалаа та хоёртаа. Амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.